Хай манайхан. За гэрийнхээ ойр байдаг парк дээрээс утсан байна. Өнөөдрийнхөө бичлэгийг ярих гад кофе уугаа. Тэгээ одоо өглөөний 11:30 болж байна. Ер нь айгүй дулаахан байна. Нэмэх 20 градус ах шигс. Шилээ зүгчт юм уу? Гайвч юм уу? За тэгээ өнөөдөр би яг юу ярих гад байна вэ гэхээр би ингээд яагаад залбирдаг болсон бэ те? Залбирал гэдэг зүйл миний амьдралд яг ямар өөрчлөлт авчирсан бэ те? Тэгээ хүний тархинд залбирч байх үед юу болдог вэ гэдгийг бас юм шинжлэх ухааны талаас харуулах гад гэж дээ ингээд ярьж өгөхгүй сууж байна. Тэгээ бас хүний зүрх сэтгэл дотор ч гэсэн юу болдог гэдэг талаар тэ ингээд сонирхолтой сэдвээр ярилцах сууж байна. За тэгээд мэдээч ингээд бүх шашинд миний бодлоор хамгийн чухал зүйлүүдийн нэг нь ингээд залбирал байдаг шүү дээ тийм. Одоо ямар ч залбиралтгүй шашин гэж угаасаа байхгүй. Одоо ингээд бурханд итгэдэггүй хүмүүс ч гэсэн амьдралд нь ямар нэгэн зүйл болохоо байгаад ирэхээр эсвэл өөрөө ингээд мянга хичээгээд өөрөөс нь хит том зүйл юм байна гэдгийг ингээд мэдээд ирэх үед угаасаа бүгдээрээ л залбирч эхэлдэг шүү дээ. Одоо хэрвээ ингээд үнэнтэй нүүр тулыг гэвэл бид ингээд залуучууд маань ер нь залбиралт гэдэг зүйлээс айгүй хол болсон. Тэ яг юм өдөр тутамдаа ингээд санаад хийдэг зүйл байха болсон те. Одоо нэгсэндээ өдөр тутамдаа санаж хийдэггүй хүмүүсийн тоон ингээд залбирдаг хүмүүсээс илүү их болсон. Илүү их байгаа. Тэгээ энэ гонигтай ч гэсэн яг юм гашуун үнэн. Гэхдээ ингээд би сая хэлснээр бүх зүйл яг юм дороотоод ингээд өөрийнх нь мэдлэгээс хитрээд айгаад ирэх үед яг бүгд залбирч эхэлдэг. Одоо амьдралынхаа турш ингээд бурхныг өгөөсгөж байсан хүмүүс ингээд залбирч эхэлдэг. Одоо жишээ нь ингээд авч хэлвэл ажил нь ингээд бүтгээ болцсон ч юм уу те. За эсвэл бүр эсрэгээр ингээд шин зүйл эхлэхээс өмнө ингээд лам дээр очиж номшуулдаг ч юм уу те. Эсвэл ингээд очиж их тэр үедээ ингээд бурхныг санаа залбирдаг ч юм уу. Тамангол нь яагаад ийм өөртөө ихтэй яриад байна гэхээр би өөрөө тийм хүн байсан. Ингээд залбиралт гэдэг зүйл миний амьдралын яг өдөр тутмын чухал зүйл хийж байгаагүй. Одоо бурхан гэдэг зүйлийг өргөлж ингээд би үүсгэж явдаг гэсэн хэрнээ яг нэг хэцүү зүйл болоод эхлэх үед ингээд дотроо залбирдаг ч юм уу те. Ингээд бурханаас гуйдаг те. Эсвэл ээжээсээ очиод ингээд лам дээр очиж гуйдаг гэж гуйдаг ч юм асуух ч юм. Гэхдээ тэгээд хэцүү яг хүнд цаг үе нь дуусчих үед дахиад л ингээл би бурханд итгэдэг эсвэл тийм ч юм уу эсвэл хамраас хөл амарлаа хүн болж үжиглээ. Тийм байдалтай амар олон жил явсан. Тэгэд нэг энэ тэгээд нэг иймэрхүү ингээд хэрэглээд хаяад байгаа нэг юм зүйл болчиход байгаа байхгүй тийм. За тэгсэн чинь одоо би ингээд яг юм залбиралт гэдэг зүйлтэй тасралтгүй харилцаа 17 сар болсон байна. Нэгэсэндээ 1 жил 5 сар ингээд өдөр болгон тодорхой хэмжээгээр би залбирч явсан байна тий. Миний дотор ямар яг өөрчлөлтүүд гарсан бэ гэхээр би өмнөхөөс хамаагүй тайван болсон. Санаа зовох тал дээр яг одоо ингээд яг тийм гайхалтай төвшөнд бол хүрээгүй байхгүй амар тийм ариус бол байхгүй. Гэхдээ яг өмнөх өөрийнхөө хүнтэй харьцуулбал ингээд хамаагүй дээрсэн. Одоо жишээлбэл ингээд залбираад 1 жил 5 сар болж ийн гэсэн шүү дээ тийм. Одоо ингээд хамгийн ойрхон байгаа ингээд 2 жилийн өмнө л би нэлээд дотроо төвшөртэй хүн байсан. Одоо ингээл би зүгээр л ноутбукны ард май хийгээс сууж хата миний ингээ гарч ичрээд байдаг байсан байхгүй. Тийм амар ийм дотроо гүн төвшөртэй байсан. Ингээд амарч чаддгүй. Одоо яана, энийг тэрийг яана, энийг яана, би чадахгүй юм байна, энэ болохгүй юм байна, энэ бүтэхгүй юм байна гэдэг тийм ийм гүн ийм айцтай тийм одоо anxious гэж хэлдэг шүү дээ. Тиймэрхүү ийм төвшөртэй амьдралтай явдаг байсан. Тэгээ тэрнээс гадна толгоонд ингээл өргөлж юм бараан бодол орж ирдэг байсан байхгүй. Гэхдээ яг тэгээд гой бодол бол угаасаа орж ирэх нь тодорхой шүү дээ. Гэхдээ яг бараан бодлынх нь ингээ хуваараа харуул бараан бодлынх нь хувь нь эрэг бодлосоо илүү их байсан үнэн байхгүй. За тэгээд би бас нэг хэсэг ингээд юм нэлээд их true crime сонсдог байсан байхгүй. Тэр үед бол ингээд үнэхээр харахгүй байсан. Миний дотор бол ингээд яг хороогийн харах өнцөг тий нэлээд юм хар бараан болсон байсан байхгүй. Тэгээ хүний бодол гэдэг ямар амар хүчтэй гэдгийг яг одоо л ер нь тэр үеийг хараад ингээ ойлгож байгаа байхгүй. Одоо л яг илүү их ойлгож байгаа. Тэгээд хүн ингээ өдөр шөнөгөөс ингээ ийм амар юм сонсоод, хар бараа юм уншаад, негатив юм уншаад амьдралаа яг тэрүүгээр дүүргээд яваад байх юм бол угаасаа ингээ амьдралд хизээч гой зүйл орж ирэхгүй байхгүй. Одоо ингээ тэр гой зүйл нь яагаад орж ирэхгүй аа гэхээр тэр хүнийг нэг гол шилээд байгаа даа биш байхгүй. Тэр хүн өөр муу хүндээ нэг биш те. Өөрөө яг асуудал нь юу байна вэ гэхээр тэр хүн өөрөө амьдралд нь орж ирэх гайхалтай зүйлийг блок хийгээд байгаа байхгүй юу? Өөрөөрөө тэр айдсаараа блок хийгээд байгаа байхгүй юу? Тэгээд миний анзаарсан зүйл юу вэ гэхээр яг тэр гүн хар бодолтой, сөрөг бодолтой байсан миний энэ одоо ингэж жилүүд байгаа шүү дээ. Ингээл амар
true crime сонсоод амьдралдаа ингээд дандаа хар бараа юм бодож яваал те яг тэр үед миний ингээд яг физик би одоо ингээд махан би байгаа штэ ингээд нэлээд амар өвддөг гэсэн юм санагдаад байгаа байхгүй. Тэгээ ядаж хахад би өөрөө яг тэрэн дээр нэмээд ингээд өөрийгөө би амар чагандаг заяа. Ингээл миний энэ болохоо байжлаа тэр болохоо байжлаа гэл интернет рүү ороод ингээл янз бүр юм уншаал за нэг юм өвдөжүүл интернет рүү ороод тэрний ингээл бүх шинж тэмдгүүдийг хайгаал те үнэндээ тийм өвчин байхгүй байгаа штэ зүгээр л би өөрөө итгүүлээл өөрийгөө ингээл юм сүрэн юм руу татаал тэгэл баг өөрийгөө ингээл юм хор тавтартай болгож молгоол те тэрэндээ стресс ч унтж мundахгүй байх юм. Тиймэрхүү асуудал надад зөндөө байсан. За тэгсэж би одоо яг энэ тархинд яг залбирах үед тархинд юу болдог талаар ярьж өгмөр байгаа байхгүй. Америкийн алдарт хүний ингээд энэ тархины мэдрэлийн системийг судалдаг судлаач байдаг гэнэ Андрю Ньюберг гэдэг тэр хүн маань тийм маш сонирхолтой судалгаа хийсэн байгаа байхгүй. Яасан бэ гэхээр судлаач маань ингээд хүмүүсийн тархины зургийг авсан байгаа байхгүй. Тэр нь ингээд яг рентген шиг гэхдээ яг хүний тархины яг итвэх байгаа шүү дээ. Итвхийг харуулдаг тийм зураг. За тэгсэн чинь тэр бүлэг хүмүүс нь яг ямар хүмүүс байсан бэ гэхээр бурханд итгэдэг, тэ эмэгтэй, эрэгтэй, санаартнууд, ламнууд байсан гэж байгаа байхгүй тэр бүлэг хүмүүс нь. За тэгээд энэ тархины зураг авч байх үед тэр хүмүүс нэг ингээд гүн залбиралтанд орсон байсан үе нөхгүй. За тэгээд энэ тархины зураг авч байх үед судлаач юу харсан бэ гэхээр хүн гүн залбиралтын үеэр тархинд яг энэ бодит физик өөрчлөлтүүд гарч эхэлдэг гинэ. Тэр нь ялангуяа ингээд юм дараах тархины хэсгүүдэд ингээд юм тод харагдсан байдаг юм байна л да. За тэр нь ямар хэсгүүд вэ гэхээр тархины анхаарал хариуцдаг хэсэг. Тэр нь одоо ингээд бидний фокус яг хаашаа чиглэсэн байгааг харуулдаг тийм хэсэг гэж байгаа байхгүй. Дараагийн хэсэг нь чиг баримжааны хэсэг. Энэ нь нэгэсэндээ өөрийнхөө орон зайг мэдэрдэг хэсэг гэсэн. Энэ нь одоо ингээд энэ бол би биш гэдэг тэр хэл хязгаарыг харуулдаг хэсэг гэж байгаа байхгүй. За дараагийнх нь сэтгэл хөдлөлийг хяндаг хэсэг гэж байгаа байхгүй. Тэр нь бид нөр ингээд туршлагыг хэрхэн мэдэрч те давж гарч байгааг харуулдаг хэсэг гэж байгаа байхгүй. Хамгийн сонирхолтой зүйл нь ингээд чиг баримжаа хариуцдаг хэсэг гэж хэлсэн хоёртой. Тэр хэсэгт ингээд болж байгаа нэг юм үйл явц юм байна л да. Би тусдаа, би ганцаараа гэдэг байсан тэр процесс нь намж чиглэсэн гэж байгаа байхгүй. Тэр нь яг одоо яг тэр процесс явдаг учраас бурханд итгэдэг хүмүүс яг залбирч байх үед өөрийгөө ингээд ийм одоо юу юм бэ ганцаараа яг ийм хүнд ийм айдас идэв штэ хүн яг айж эхлэхээр яана би чадахгүй нэ би өөртөө ганцаараа ингээд ингэж тэгж гэт юу ч мэдрэхгүй байх тий ганцаараа одоо ингээд айж надад би одоо яах ёстой болоо гэдэг юм төөрөгдсөн үе байдаг штэ тэр зүйл нь нэгсэндээ ингээд буурч ин гэсэн үг байхгүй тэрнийх нь ингээд хувь нь буураад тийм болохоор хүн яг залбирч байх үед тийм зүйл мэдрэх нь багасдаг тэг үүнийг шинжлэх ухаанаар баталсан байна. За тэгээд судлаач маань хийсэн эцсийн дүгнэлт нь юу вэ гэхээр тархин одоо бидний тархин тогтмол залбиралтаас ингээд яг өгчлэн өөрчлөгдөж эхэлт юм байна. Яг төр зуртай биш тийм. Ирээдүйд цагийн яцад яг ингээд тархинд нейроны шин замууд үүсэж эхэлдэг гэж байгаа байхгүй юу. Тэгээд энэ нь яг л бид нөгөө ингээд фитнестэй жим рүү очивол ингээд булчингаа хөгжүүлэхтэй адилхан цаг хугацааны ихээр ингээд булчингаа хөгжүүлээд томордог шүү дээ ургуулдаг. Тэрнтэй адилхан тархинд ингээд шин нейроны зам үүсэж эхэлт юм байна ингээд юунаас мартцсан. Юу л хичээлээ. Тэгэхээр шин нейроны зам үүсэж эхэлдэг гэдэг юу нэг ойлгочлоо шүү дээ бүүнөрөө. За тийм болохоор залбиралт гэдэг нь яг зөвхөн хүний ингээд үгний цуглуулга бол биш байхгүй юу. Залбиралт бол маш хүчтэй зүйл. Одоо яг энэ бишсгний санаа нь яг хэд хоногийн өмнө чөөрч дотор сууж орж ирсэн байхгүй юу. Тэгээ хуваалцахыг хүссэн. Ягаад гэвэл ингээд би яг тэр залбирсны дараа үнэхээр гайхалтай дотроо ингээд юм амар амгалан ингээд юм амар хайр мэдэрсэн. Тэгэд миний толгоон дотор орж ирсэн бодол нь юу вэ гэхээр би энэ зүйлийг хуваалцсанараа те ятта 10 хүний нэг хүнд тодорхой хэмжээгээр тусалж чадах байхгүй юу. Хэрэг тэгвэл үнэхээр энэ бичлэгний ингээд гол утга санаа гарч ирэх байхгүй. Хэрэг би ядахтаа ингээд 10 хүний те нэгэнд нь ингээд жоохон ч туслаад тэр өдөрт нь ингээд тусалж чадвал энэ бичлэгний ингээд яах гэж хийсэн ингээд яах гэж бүтсэн гол шалтгаануудын нэг болно. Тэгээд би дотроо тэр үед ингээд болцсон байхгүй. Маш олон хүмүүс дотроо ингээд юм айдас хүнд зүйлийг өдөр тутамдаа ингээд чирж явж байгаа, амар хүнд зүйл чирж явж байгаа. Яг л би өөрөө ингээд олон жилийн өмнө ингээд тийм олон айдас түгшүүр чирч явж ирсэнтэй адилхан байхгүй. Тэгээ би яг тэр үедээ ингээд сууж хата бодож байгаа байхгүй. Би ингээд тэр зүйлээс яаж ангижрахыг тодорхой хэмжээгээр мэдчихэж хүмүүст ингээд яг адилхан тийм зовлонтой байсан хүмүүстэй
адилхан зовлонтой байгаа хүмүүс туслахгүй бол амар юм муухай юм амиа боцсон хэрэг болчих штэ хэрвээ би ингээд өөрөө мэдчихэж хүмүүст ярьчихгүй бол надад айгүй амиа юм шиг санагдаад би тэгээд ингээд хуваалцмаар санагдаад сууж ин хуваалцлаа тийм. Гонхтой зүйл нь юу вэ гэхээр ингээд бид нар тэр дотор хэцүү байгаа зүйлээ яг намдаахын тулд яг амар юм буруу зүйлүүд рүү очиж эхэлдэг. Ингээд яг хорвоо ертөнцийн ингээд амар юм яг нийгмийн бүтээсэн яг юм хар бараан зүйлүүд рүү явж эхэлдэг байхгүй. Одоо ингээд жишээлбэл ингээд бид амар олон цагаар Reels, TikTok үздэг ч юм уу те дотор байгаа тэр өвдөлтөө айдсаа дамдаах гад эсвэл арх ууж эхэлдэг ч юм уу тамхи татдаг ч юм уу те эсвэл хамгийн гонхтой хамгийн хүндтэй ингээд хоош тамхинд ордог ч юм уу. Тэгээ энэ бүхэн хэсэг хугацаанд мэдээж тусалж байгаа юм шиг мэдрэмж төрүүлнэ. Манайхан яг энэ амар чухал байхгүй мэдрэмж төрүүлнэ. Туслахгүй зүгээр л мэдрэмж төрүүлэх байхгүй яг юм юу гэсэн үг хуурамч. Тэгээд хүмүүс яг тэр хэсэг мэдэрсэн ийм тэр нэг юм хуурамч мэдрэмж байгаа шүү дээ. Тэр мэдрэмжээ ингээд тайван байдлаа ингээд дахиж мэдрэхийн тулд буцаад очдог, буцаад хэргэлдэг, тэ буцаад уудаг. Тэгсээр байгаад ингээд яг хамаарал, донтол гэдэг зүйл үүсч эхэлж байгаа байхгүй. Тэгээ ер нь миний ингээд ойлгуулмаар байгаа зүйл ер нь тэр бүх зүйл бидний хизээч идгээхгүй харин ч ингээд алж байгаа дотроос багаар тэрийг ингээд бид нэр бүгдээрээ дотроо мэдж байгаа. Гэхдээ яг бас үнэнтэй нүүр тулж чадахгүй хүмүүс ч гэсэн зөндөө байгаа шүү дээ үннийг мэдж байгаа ч гэсэн. Тэгээд би яг оронд нь ингээд миний уриалмаар байгаа юм ингээд бөөнөрөө залбиралт гэдэг зүйлийг амар чухалчилж авч үзье тий. Мөн дасгал хөдөлгөөн ингээд идэж буй зүйлээ анхаарыг сонсож байгаа уншиж байгаа зүйл дээрээ ч гэсэн анхаарч эхлэе тий. Яа тэгвэл хүний үг бол амар хүчтэй байхгүй. Хүний үг чинь тэр чигээрээ ингээ энерги ялгаруулж байгаа байхгүй. Тийм болохоор хэрвээ амьдралдаа та нар ингээ төсөөлөлт үзтээ амьдралдаа ингээд дандаа хар бараа юм ярьдаг хүн хизээч ингээд одоо юу гэх юм бэ? Амьдрал нь гоё зүйл орж ирэхгүй байхгүй. Тэр ингээ боломжгүй. Ингээд муухай сонсогдож байгаа ч гэсэн боломжгүй байхгүй. Одоо ингээд өдөр шөнөгүй Facebook дээр ийм хэцүү пост те ийм негатив пост уншаад суугаад байгаа юм сүрэг сэтгэл уншаад сүрэг сэтгэл бичээд те эсвэл ингээд бож бүтэхгүй юм уншаад суугаад өдөрчөнгөө тийм байгаад байгуул тэр хүний амьдралд ингээд гоё зүйл орж ирэх үү? Тэр хүн ингээд амьдралтай байгаа за наад заханда гоё юм анхаарч чадах уу те ингээд тэрэндээ талархах чадах уу гэвэл үгүй байхгүй юу? Тэгээ миний бас ингээд хэлмээр байгаа юм нь бид нар мянга залбираад байгаа хэрнээ өөрсдөө хичээл зүтгэл гаргахгүй бие хайрлахгүй босоод ихний алхмаа хийхгүй бол хинч чамаа босоод хийлэхгүй хинч ингээд чиний тархин дотор чин ороод чиний эд хэсэг чинь ингээд янзлаад ингээд болохгүй эд хэсэг чинь янзлаад сэтгэл дотор ч ороод тэрийг чинь ингээд цэцлээд явахгүй тийм болохоор залбиралт гэдэг зүйл чамд ихний алхмаа хийхэд туслах хэрэгтэй. За тэгээд болохгүй бол чи өөрийгөө хүчлээд босох хэрэгтэй. Ихний алхмаа өөрөө хийх хэрэгтэй. Тийм болохоор мянга залбираад юу ч хийхгүй бол юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ амьдралд. Хэрэв тэгдэг бол үнэхээр одоо ингээд хүн болгоно л ингээд хүсэж байгаа мөрөөдөж байгаа амьдралтаа хүрсэн байгаад байгаа шүү дээ. Хүсэж байгаа мөнгө олцсон, хүсэж байгаа карьер олцсон, хүсэж байгаа байшин байр, машин авцсан тийм. Тэгэхээр залбирал бол гайхалтай. Гэхдээ өөрөө босоод хийх хэрэгтэй тийм. Залбирал гэдэг зүйлээ ингээд бэлэн юм авчираа чамд ингээд чиний гойс юм гэж өгөхгүй байхгүй. Чамд зүгээр гойсон зүйлийг чинь ингээд зүйл рүү чинь явхад туслана. Нэгсэндээ одоо ингээд хоёр давхар байшин байлаа гэж бодъё л да. Хоёр давхрын байшингийн дээвэр дээр чиний хүсэж байгаа зүйл байна. Чи залбиралтаараа ингээд залбираад өөрөө хичээсний үр дүнд залбиралт гэдэг зүйл чиний ингээд шат шиг болж өгөх байхгүй. Харин тэр шат чамд байхад шатаар ингээд дээшээ гараад ингээд хөлөө тавиад дээшээ гараа явах нь чиний асуудал байхгүй. Тэр бол чиний шийдэх шийдвэр, тэр бол чамаас гарах энерги, чамаас гарах хөдөлмөр. Тийм болохоор ерөөсөн ингээд залбираад би гуйсан штэ. Би бурхнаас энэ гоё амьдрал гуйсан штэ. Гэхдээ надад юу ч байсангүй, надад юу ч өгсөнгүй те. Ингээд залбирал ажилтгуун байна гэж болохгүй. Хэрэв өөр хичээгээг бол. За тийм болохоор эцэст нь хэлмээр байгаа юм чи залбирч эхлээд өөртөө анхаарч эхлэх үед бүгдээрээ чам руу тодорхой хэмжээгээр дайрна. Чи хизээ ийм хүн байсан, чи хизээ ийм болцсон те. Чи энэ байгаагүй штэ. Явж ууя л да. Чи жуудаг лээсэн биз дээ. Чи за явж тамхи татъя л да. Чи татдаг лээсэн биз дээ ч юм уу те. Тиймэрхүү зүйл угаасаа хийлж эхэлнэ. Угаасаа гаднаас тиймэрхүү юу орж ирнэ. Тэрийг бити тоогоор яад үл угаасаа ингээд чи угаасаа ингээд хүний одоо энэ нийгмийн ингээд нэг асуудлуудын нэг шүү дээ ингээд үнэхээр жоохон дээшээ явж байгаа хүмүүсээ жоохон татах гад байдаг хүмүүс байдаг. Тэгэхээр бүгдээрээ тийм гэсэн үг биш.
Гэтэ яг тийм үед яг юм жинхэнэ хүмүүс харагддаг байхгүй яг чамайг зөв юм руу татж байгаа хүмүүс байна уу? Энэ намайг буруу юм руу татчихсан байна уу гэдэг яг тэр үед айгүй сайн ойлгож эхэлт юм шиг санагдсан. Яг би өөрийнхөө ингээд туршлан дээрээс харахад тийм болохоор өөрөөрөө залбиралт гэдэг зүйлийг ерөөсөө ийм хөгшин хүмүүсийн зөвхөн хийдэг зүйлийг харахгүй бай гэж би зүгдмөр байгаа байхгүй. Залбиралт бол үнэхээр гайхалтай. Чи ингээд заавал залбирал гэхээр ингээд очиод гандан сүм рүү очиод сууг гэсэн үг биш. Гэтэ очивол үнэхээр гайхалтай зүг. Тэг чи бас амар энерги сайтай газар байгаа шүү дээ. Гэхдээ тэгэх боломж байхгүй чи зүгээр гэртээ залбир. Чи 0 руугаа ороод 0-ийн хаалгыг хаагаад хэрэг гэр оронд амар олон бол 0-ийн хаалгыг хаагаад залбирч болно. Өрөөнийхөө хаалгыг түгжээ залбирч болно. Энэнд ингээд ямар нэгэн 2-3 цаг чи суугаад залбирах хэрэг байхгүй. Чамд заримдаа 5 минут ахад л хангалттай. 5 минут яг чанартай залбирах нь 2-3 цаг ямар ч чанаргүй ингээд зүгээр үгний цуглуулга байхаас ингээд юм илүү байхгүй. Тийм болохоор ингээд тушаад үзээрэй. Чи ингээд өрөөнийхөө хаалгыг хаагаад ингээд залбираад суухад хинч чамааг угаасан мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор ингээд хэрвээ ичээд байгаа бол тэгж үзээрэй тий. Тэгээ бас залбиралт гэхээр зөвхөн ингээд юм гайхалтай үгс тий. Ийм одоо ийм уран зохиолын үг тий ийм сонин содон үг байна гэсэн үг биш. Чи зүгээр л ингээд хүнтэй ярьж байгаа юм шиг дотроо ингээд яриад тий дотор чинь юу байна? Ямар хэцүү зүйл байна? Юу айгаад байна? Юунаас айгаад байна? Тий тэрийг хэлээд ингээд тусламж гуйх ч юм уу. Хүн бас хамгийн гол нь тэрийг бодож явахдаа яаж шийдэхээ өөрөө ч гэсэн ингээ олцдог. Болохоор бөөнөрөө ингээ залбиралт гэдэг зүйлийг яг амьдралынхаа нэг хэсгийг тодорхой хэмжээгээр болгох гэж үзье. Ингээд өдөр шөнөгүй залбир гэдэг байгаа юм биш. Өдөрт 5 минут залбираад үз. Тийм өөртөө челленж хийгээд үз. 7 хоног өдөрт 5 минут залбираад үзье те. Юмд амьдралаа талархаад үзье. Хэцүү зүйл байвал тэрийг ингээд бодоод залбиралтандаа шингээгээд сууж үзье гэд бодоод үзээрэй гэж хэлмээр байна. Тэгээ миний бичлэг та нар тодорхой хэмжээгээр туслах болов уу гэж би айгу найдаж байна. Тэгээд миний сая бүр хэлснээр 10 хүний нэг хүнд нь ч гэсэн тодорхой хэмжээгээр тусалж байгаад би маш их баярлалаа. Тийм болохоор бөөнөрөө ингээд зөвхөн махан бие те физик бие тортох биш. Дотор байгаа энэ сүнсэн бие доторх ингээд энэ сүнсээ доторх хүүхдээ ч гэсэн ингээд хайрлаж амьдрий.